Бид зарим зүйлийг мартсан байна. Өнөөдрөөс 25 жилийн өмнө бид өөрийн гих өмжгүй бусдын хэлсэн үгэнд захирагдаж үзэл бодлын эрх чөлөөгөөр сангаж байсан. Тэр үед өмсөх хувцсан хүртэл бусдаар заалгаж, өөрийн үнэт зүйлсээ нэг номын дараагаар няцаалгаж, бие биенийгээ хилмигдүүлэн гадуурхаж, байгалийн баялгаан бусдад үнэгүй өгч, булаагч дээрэнгүй нийгмийн эсрэг дуурсан хэнийгч тэр боомлон хавчиж байсан тогтолцоог мартсан байна. Бид зарим зүйлийг мартсан байна. Хүнийг дээдэлдэг, ялбар үзэлгүй хөгжингүй тогтолцоог хүсэн шүнэн зүүдэлж өдөр нь гуниглан бодож хэлий гэвч хэлгүй юм шиг, хий гэвч гаргүй юм шиг мухардж байснаа мартсан байна. Гэвч энэ бүхний эцэст хүн бүрийн зүрхэнд хүсэл мөрөөдлийг биелүүлсэн хонхны дуунаар хөгжингүй эрх чөлөөт нийгмийн суурийг тавьж өнөөдөр арчилж өсгсөн таван хошуу малан малчид нь өөрсдөө өмчилж бурхнаас чармалах нандин захиастай их нутаг газар шороогоон иргэдэн өөрсдөө эзэмшин хүн бүхэн хүссэн үгэн ивэндэн төдийгүй парламентын ордондон хэлж хайрлаж дээдэлж ирсэн аваа түүхт их эзэн Чингис хаанаа хамгаас чангаар их дэлхий сонсдол хэлэх эрх чөлөөт нийгмийг эвэн хүчээр цогцолоож чадсан. Энэ бол эрх чөлөө.